Сайн бацгаана уу? Налгачуудаа хайр түгэе. Мэнчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар дүүргийн 4-р хорооны ажлын байран дээрээс та бүхэндээ төлөвлөж байна. Худаан хүндэтгэн дээдэлсэн нэгэн сайхан мэндчилгээг уламжилж, энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдөр нь тохиож байгаа. Эрхэмсэг бүсгүй Аймаан гүлдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье хэмээн дархан хот шарын улс мунд сууга. Хууд Заманбекийн гэр бүлээс илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа дотгошоо орж уламжилж төрсөн өдрийн эзнийг баярлуулцгаая. За мэндчилгээ үргэлж маань үргэлжилсээр яг одоо бидний дэргэд Аймаан гүлэгч маань саатан морилсан байна. Юуны өмнө ихчтэй энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За айгч ажил албан тавтай сайхан байна уу? Өөчигтэйхэн тавтай байлаа. За миний чи өнөөдөр 12 сарын 4-ний өдөр өглөөнөөс хойш Facebook тэржихтэй Айкада гэсэн мэндчилгээгээр дүүрж явах шиг байна. Тэр байтугай бүр хорооны хамт олон нь үүднээс ихсэлүүд сар 8 баглагаар өгтөж явж байна. Ер нь ямар өдөр тохиож байгаа вэ ихч? Өнөөдөр төрсөн өдөр тэгээд тэтгэвртэй гарч байна да. Тэгэхээр жил болгоны л энэ өдөр таньтайгаа уулздаг учиртай боллоо. Гэхдээ нодлон болоод хоёулаа Эрдэнэтээс дүүнэрийнх нь мэндийг дамжуулж ирсэн. Энэ удаагийнх их онцлогтой байна айкгч. Маш холоос ирсэн. Тэгвэл ээжээс нь үр хүүхэдтэй эсвэл үр хүүхдүүдээс нь ээжтэй ханаас нь гэл маш олон мэндчилгээг манай хамт олон уламжилдаг. Харин энэ удаа их өвөрмөц мэндчилгээ ирсэн байна. Тэм учраас хоёулаа дүүгийнхаа хэл хөгийг маш сайн сонсъё гэх үү. Хүний энхэн хорвоод үр хүүхдүүдийнхэн ариун нандин хайр сэтгэлээр учран золгож замбуу цэвийн орчлон заяа төвөргөөр учирсан худмын таньда төрсөн өдрийн мэнд хүргье гэж илгээсэн байна. Амнаасаа ам хувааж төрүүлсэн амин хайртай охиныг тань бид авсан. Орчлон дэлхийд гоёх охин үрийг тань манайх бэрэм болгож авсан. Анхны үрийг тань аваад айл гэрийн голомт залгах гайхам сайхан мэдрэмжийг манад бэлгэлж бэрийг минь төрүүлж өсгөж бидэнд хэмжээлшгүй их аз жаргалыг хайрлсан эрхэмсэг бүсгүй танд төрсөн өдрийн гал халуун мэндийг өнөөдөр төрсөн өдрийн баяр нь тэгээд бас төрд ажиллаж гавьяаныхан амралтыг авч байгаа энэ сайхан торгон мөчийн мэндийг цэцгийн баглагаар дархан хот шарын голсон эрхэм таны худууд болох Заманбек Азад хаан нарын гэр бүлээс илгээсэн байна. За тэгээд худ ургаан хүндэтгэн дээдэлсэн энэ гайхалтай цэцгийн баглаг өргөн барь хүлээн авах нь миний ихчээ. Бәрі жақсы ұғамыз, біз бұрыннан құдамыз, ілгеріден біргеміз, ажырамай іргеміз, ойнайық та күлейік, құда бол. Ихче қазақта керемет сөз бар ғой. Құданы құдай қосады деп жатады. Алланың бұйрығымен дәм тұзы жарасып, ал сізге осылай керемет сый сияпатын жасап жатса, ендеше құдалар да осы тосын сыйды тосып телефонның артынан қалай күтіп алды екен деп қарап отырған шығар. Дәл қазіргі көңіл күйіңіз құдаларға айтатын алғысыңыз. Рахмет. Таңертеңнен бері кіріп келген жерден жұмыс жерім, бауырларым, балаларым, не құда-құдағиларым бәрі мен сол туған күнімді құттықтап жатқанына мың рахмет айтамын. Енді мен сыйлаған сіздерді Алла сыйласын. Сіздерге мың рахмет айтып, жақсылық тілеймін. Енді жұмыс жерде аяқ асты гүл, сосын ана жақтан видео болғанда әркімде таң қалатын шығар деп ойлаймын. Енді қазақ айтып жатады, сынасатын емес, сыйласатын құда болайық деп, тонның ішкі бауындай сырласатын құда болайық деген жақсы сөздің белгісі міне бүгін сіздер шығарсыздар деп ойлаймын. Осылай сыйластықтарыңыз арта берсін, балаларыңыз әрқашанда жақсылықта сіздерді жүздесе берсін. Туған күніңіз құтты болсын. Тэгээд айкагч үнэхээр 4-р хороог бараг таньгүйгээр төсөөлхийн аргагүй болтлоо. Бид бүхэн маш их дассан байна танд. Тэгээд тэр дундаа хороо гэдэг бол төрийн хамгийн анхдагч нэгж байдаг шүү дээ. Энэ сайхан албыг нэр төртөгөр хашиж гавьяаныхаа амралтанд гарч байгаа баяр хүрэг. 16 жил улсад 30 жил 1 сар ажилласан юм байна. Одоо ингээд тэтгэврт гарна гэсэн чинь амьдрал юм ихэнх хугацааг өнгөрөөдөг энэ байрнаас холдно гэдэг хэцүү юм байна. Гэхдээ би баяртай байна. Өр хүүхдтэй
хотуургуудтай ах эгчтэй дүү чамдаа ч гэсэн баярлалаа. Хайртай шүү. Би жаргалтай баярлалаа. Туған күнің мен, туман күнің мен шаттық шашқан. Бақыт сыйласын, уақыт сырласын, ғұмырың болғай мәңгі дастан. Ашылған бүгін әлем, шымыр